За мэдээж хэрэг бид нэр одоо төрөл засаг тасралтгүй ажиллах хэрэгтэй. Шөнөөр бол ингээ хуралж байна. Мэдээж хэрэг хуралдах хэрэгтэй гэж бодож байна. За ингээд юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр за Монгол улсын ерөнхийлөгч сая орж ирээд үг хэллээ. За миний та нарт 5 жил хэлдэг байсан үгийг хэлж шít. Одоо эцэст би хэллээ ерөнхийлөгчд ойлгох юм уу ойлгохгүй юу? Одоо ойлгохгүй яах вэ? За баярлалаа. За тэгээд орлогоо нотлоо л гэсэн. Оюун эрдэнэ сайдаа. Тэгээ ард түмэн гадаа 20 хоног чагслаа. Хэрв намайг орлогоо нотлоо гэсэн бол би 2 цагийн дотор нотлно л доо. Тэгэхгүй бол би шоронд орно. Тэрийгэч би мэдчихэе. Бас жирийн иргэн бас тэгнэ. Тэр хэмжээнд бид нар байх ёстой шүү дээ. Хууль дээдлж ажиллах ёстой. За би танд хэлж ийсэн. Та их вакуумч. Эцэс ийм байдал таны ийм байдал үргэж байгаа. Би танд хэлж ийсэн. Эхлээд бол та ажиллаа. Та 68 судалтай сонгуул явсан. Ард түмний санал бол хаан саналаа. Тэрний дагуу та ажиллах ёстой. Нэгээр хэлвэл мянгаар хэлв. 64 судалтай болчлоо л та засаг барих хэрэгтэй байсан. Тэр үед бүх юм сайхан байсан. Нүүрсний үн ч өндөр байлаа. Ямар л бол ямар үлгэр ярьж болохоор байлаа. Тэрэнд бүгд итгэдэг байлаа. Тэгэхэд би хэлжид байлаа. Унж олноо. Тэгэхэд хэцүүдээ шүү гэжсэн. Миний үгийг аваагүй. Авчихгүй. Тэгээд одоо 68-тай байсан энэ намтайгаа тэгээд зүтгээд үзэх байсан. Тэгээ болохгүй болонгууд нь хүндрэнгүүт нь арай өөр оролдоод үзэх байсан. Тэгээд алсан хараад тутлаа да. Нэг 10 сар дотор дутж байгаа юм чи одоо тэгэл 20-50 жилийг харна ч гэж байна. За нэг ийм байна. За нөгөө талаар бол Арчис намын сайд нар бол өргөдлөө өгцөө. За бид нар албатай хөдөлмөр хийлгэж болохгүй. Ийм хуультай. Энэ 8 сайд мөн дахиад хамтарч болохгүй. Хамтарсан засагт орж болохгүй. За яг ерөнхийдөө хуулиар бол ерөнхий сайд бол өөрийнхөө засгийн газрын хэнийг яах вэ байгуулах уу гэд тийм эрхийг олгоцсон байна. Дараагийн ерөнхий сайд гарч ирээд ажиллах байхаа. Тэр нь бол одоо чөлөөтэй. За өнөөдөр бол нөхцөл байдал бол гадаа залуучууд маань жагссан байна. 20 хоног жагслаа. За та бол одоо хизээч хариуцлага тооцооргүй тийм засгийн газрыг байгуулсан байсан л да. Нэг юмыг тооцсонгүй. Энэ залуучуудыг эрхчлөөнд дуртай үнэхээр тэр орлогоо нотол гэж хэлж чаддаг ийм залуу үе бий болсон байна. Энэ сүүлийн 30 жилд. Энэ залуучуудаа би бол баярлж байгаа. За тэр тусмаа тэр залуучууд дээр очсон инх төвшин гишүүндээ за өнөөдөр одоо манай Цэнгүн гишүүндээ Лодо самбоо гишүүндээ Бямсран гишүүндээ Баярмаа гишүүндээ бас өөртөө талархал илэрхийлмээр байна. Энэ дээр л арчил оршиж байгаа байхгүй юу? Яагаад энийг гэдэг юм бэ?